За Рик Борны зорилгоор удирдуулсан амьдрал номны 9 дэх өдрийн залбирлын үргэлжлэл 2 дугаар хэсэг шүү. За ариун сүнсийг амласан нь та нар намайг хайрладаг бол тушаалуудын минь сахинаа. Иохан 14:15. Биднийг магтан талархах үед Бурхан инээдэг. Есүс сүм зааж байхдаа энэ үгсийг эрдэнсийн сан хомрол дотор айлджээ. Хинч түүнийг барьсангүй. Учир нь түүний цаг хараахан болоогүй байлаа. Энэ тухай дэлгэрүүлэн унш. Мөргөлч бас үүний адил юм аа. Бид хоолоо идэж байхдаас ээжигээ баярлуулдаг. Би ээж хийж өгсөн хоолыг амдрахын идэнгээ ээжигээ харамгүйгээр магтдаг болоо. Бид хоолыг л идэхэл гэсэн биш ээжигээ баярлуулахыг хүсдэг байсан юм. Энэ нь бид бүгдэд нь баяр хөөр болдог гэдэг. Тэгвэл мөргөлч бас үүнтэй адил харилцан үйлчлэл юм. Бурхны бидэнд хийж өгсөн зүйл баярлаж тэрхүү баяр хөөрөө Бурханд илэрхийлэхэд Бурхан ч бас баярлдаг. Ингэснээр бид өөрсдөө ч маш их баярлдаг. Дуулал номонд ингэж бичсэн байдаг. Харин зөв шудраг хүмүүсийг баярлуул түүнийг Бурхны өмнө баяр хөөр болгох гэж дуулал 68:3 дээр. Тиймд түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь түүний нэрт талархах уруулын үр жимс юм а. Еврей 13:15. Танд би талархлын тахилыг өргөж эзний нэрээр дуудана. Дуулал 16:17. Би Бурхны нэрийг дуугаар магтаж түүнийг талархлаар өргөмжлөнө. Энэ нь эзэнд үхрээс илүүгээр эвэр туурайтай залуу Бурханаас ч илүүгээр таашаагдана гэж дуулал 69:30-31 хэлсэн болон харин зөвхтүүд баярлаж баясна. Бурхны өмнө баяр хөөрөөр дүүрнэ гэж. За биднийг авьяас чадвараа ашиглах үед Бурхан инээмсэглэж байдаг. Үерийн дараа Бурхан Ноад маш энгийн заавар өгсөн. Та нар олон үр хөвгттэй өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэх түн аливаа амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоо өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна. Эхлэл 9. Бурхан Ноаг болон түүний хөвгүүдийг өрөв. Тэдэнд үрж түгээ, олшир тугай, газар дэлхийг дүүргэх түгээ, газар дэлхий дэх аратан амьтан бүхэн, огторгон жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлгөч бүхэн, далайн загас жарахаа бүхэн та нараас айж имэн. Тэд та нарын гарт орох болно. Бурхан хэлэхдээ одоо чи эрдэнэ шиг амьдарч болно. Тиймээс одооноос хүмүүс та нарт өгсөн ажлыг хийж гүйцэлдвэл хань ижлээ хайрл, үр хөвгттэй бол, гэр бүл үүсэг, үр тариас түүнийгээ ид, хүний ёсоор амьдр. Би та нарыг ингэж бүтээсэн юм аа. Биднийг Библи уншиж, цуглаанд явж, зайлбарч, итгэлийнхээ талаар ярилцах гэх мэт сүнслэг зүйлийг хийхдээ Бурхан баярлаж, харин бидний амьдралын бусад хэсэгт анхаарлаа хандуулдаггүй гэж та боддог байж магадгүй. Гэвч үнэндээ биднийг ажил хийхэд, амарч тоглоход, бүр хоол идэхэд хүртэл Бурхан бидний амьдралын бүхий зүйлийг харж баясаж байдаг. Бурхан бидний амьдралын бүхэл тодорхой хэсгийг харж баясаж байна. Бурхан бидний хийж байгаа үйлдэлийг нэгийг ч алдалгүй хардаг. Библиэд ингэж хэлдэг. Хүний алхмууд эзнээр тогтоогддог бөгөөд хүний амьдралын бүх хэсэгт тэр баярлдаг. Дуулал 37:30-23. Эзэн түүнийг буруутын гарт орхихгүй. Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруутгахгүй. Бүгдийн зүрхийг бүтээсэн тэрээр бүгдийн үйлсийг бас анхаардаг юм а гэж ингэж хэлжээ. Хүний алхмууд эзнээр тогтоогддог бөгөөд хүний амьдралын бүх хэсэг тэр баярлдаг. Хүний алхмууд эзнээр тогтоогдох хагаад замд нь тэр баярлдаг. Энд би үсэг орхигдсан байна уучлаарай. Баярлдаг. Тэрээр бүдрвч газар хөсөр унахгүй. Учир нь эзэн мултраараа түшдэг. Би залуугаасаа хөгшөртлөө зөв шудраг хүн хаягдахыг
Үр бол мань талахгүйж байхыг үзээгүй. Дуулал 37-гийн 23-аас 25. Тиймээс бусад гэмээс бусад хүний хийдэг бүх үйл хөдлөлийг магтаалын байдалтай хэд бурхан баярлдаг. Гэмээс бурханы алдрын төлөө аяг тав гуугаж, машин техник засаж, юм зарж, компьютерийн програм зохиож, ногоо тарьж, гэр бүлийг үүсгэж болдог. Үр хүүхдээрээ бахархдаг эцэг их шиг бурхан ч гэсэн биднийг өөрийнх нь өгсөн авяас чадварыг ашиглаж байхыг харан баясдаг. Бурхан хүн бүрт өөр чадвар өгсөн. Зарим хүмүүс спортод авяастай байхад, зарим хүмүүс дүн шинжилгээ хийх чадвартай байдаг. Бид техник, математик, хөгжин болон эдгээрээс гадна олон чадварыг авсан. Эдгээр авяас чадвар нь бурханыг баярлуулдаг. Библиэд ингэж хэлдэг. Бурхан хүн бүрийг өөрөөр бүтээсэн бөгөөд бидний бүх үйлсийг харж байдаг. Дуулал 33:15 дугаар ишлэлээр. Бурхан хүн бүрийг өөрөөр бүтээсэн. Бөгөөд бүгдийн зүрхийг бас бүтээсэн. Тэрээр бүгдийн үйлсийг анхаарч байдаг. Өөрийн авяас чадвараар нуух юм уу? Эсвэл бусад хүмүүс шиг болох гэж хичээвэл бурханд баяр хөөр алдрыг өргөж чадахгүй. Бид өөрөөрөө байх үедээ л бурханыг баярлуулж чадна. Бид өөрсдийн дүр төрхийн нэгэн хэсгийг үгүйсгэх бүрдээ бурханы мэрэгэн ухаан болон биднийг бүтээсэн бурханыг үгүйсгэж байдаг. Чамд бүтээгчтэйгээ маргалдах хэрэг байхгүй. Чи бол ваарчны бүтээсэн шавар ваар юм. Шавар нь ваарчнаас чи яагаад намайг ингэж бүтээсэн юм бэ гэж асуудаггүй. Исая 45:9. Шавар савнуудын дунд шавар сав байж бүтээгчтэйгээ маргалдах нь гастантай яа. Шавар нь ваарчнда чи юу хийж байна вэ гэдэгөө бүтээлч нь энэ бариулгүй юм байна гэж хэлэх үү гэж. Галт-тэрэг гэдэг кинонд олимпийн тэмцээнд оролцогч хөнгөн атлетикийн тамирчин Эрик Лидл ингэж хэлсэн байдаг. Бурхан намайг бүтээсэн зорилго байдаг гэж би боддог. Тэр намайг бас хурдан хүн болгож бүтээж, би ч бүх болгондоо бурханыг баярлаж байгааг мэдэрдэг. Хожим нь тэр би гүүхээ болвол бурханы дормжлон гутаас хэрэг болно гэж хэлжээ. Игэл авяас чадвар гэж байдаггүй. Харин авяас чадвараа буруу ашиглаж байгаа хэрэг юм. Бурханы баяр хөөрийн төлөө авяас чадвараа зөв ашиглаарай. Мөн бурхан өөрийнх нь бүтээлүүдэд бидний баясгахыг хараад баярлдаг. Тэр бидэнд үзэсгэлэнтэй сайхныг харах мэдрэх, дуу чимээ, хөгжимд баясгах, сонсох мэдрэх, үнэр амтыг мэдрэх, үнэрлэх, амтлах мэдрэмж мөн хүрэлцэж мэдрэхийг өгсөн. Бүх хөгжилтэй үйл хөдлөл нь бурханд талархах үед мөргөлийн дүр төрхтэй болдог. Библиэд ингэж хэлдэг. Бурхан биднийг баясгаж зингэх бүх зүйлсээр хангасан. 1-р Тимот 6-гийн 10. Энэ үеийн баячуудад бие бүү тоо, төрөнгийн тогтворгүй байдалд бүү найд. Харин биднийг баясгах бүхнийг арвинаар хангаж бурханд найд хэмээн чи тушаа гэж 1-р Тимот 6-гийн 17. Бурхан биднийг унтаж байхыг ч харахтаа баярлдаг. Би хүүхдүүдээ бага багт нь унтаж байхыг нь хараад баярлдаг байсан мэдээж. Хүүхдүүд маань хаяа хэрэг төвөг таарж үгэн цай орохгүй үе байсан ч унтаж байхыг нь харахад сэтгэл хангалуун тайван амгалан харагддаг байсан. Тэгээд би хүүхдүүдтэй хиснэн их хайртайгаа боддог байсан. Хүүхдүүд минь намайг баярлуулахын тулд ямар нэг зүйл хэрэг байгаагүй. Би хүүхдүүдтэй маш их хайртай учраас тэдний амьд байгааг нь харахад жаргалтай байдаг. Тэднийг амьсгаж цээж нь хөлхийг хараад л би инээмсэглэж заримдаа бүр нулимс цэлгэндэг байсан. Биднийг унтаж байх үед бурхан хайраар дүүрэн харж байдаг. Учир нь бид түүний бүтээл юм. Тэрээр намайг энэ дэлхийд цорын ганц хүн мэт хайрладаг. Эцэг их нь өөр хүүхдээсээ баяр хөөргийг мэдрэхийн тулд хүүхдүүдтэй төгс төгөлдөр эсвэл ухаантай байхыг шаарддаг. Эцэг их нь хүүхдүүдийнхээ өсөж торнож ухаан суух агшин бүрийг харан баярладаг. Үүний адил бурхан бидний өсгийг хүлээж байгаад дараа нь хайрладаггүй.
Тэр биднийг сүнсээр өсөхүйг хайрлаж байдаг. Зам байдал, харилцаа, таны сэтгэлд огт нийцдэггүй багш эсвэл эцэг эхийн талаарх таагүй дурсамж магадгүй танд байж болох юм. Тэглээгээд Бурхныг бас тийм гэж бодож болохгүй. Бурхан биднийг төгс төгөлдөр гэмзэмгийн хүн болж чадахгүй гэдгийг мэддэг. Библиэд ингэж хэлдэг. Бидний гэмзэмгүй болж чадахгүй гэдгийг Бурхан мэддэг учраас учир нь тэр өөрөө бидний хэрхэн бүтснийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг тэр санаж байдаг. Дуулал 103:14. Бурхан бидний сэтгэлийг хардаг. Бурханыг баярлуулах нь бидний хамгийн том хэрэгцээ мөн үү? Паулын хувьд инхэн амьдралын зорилго байсан. Тийм гэртээ байсан ч гэрээсээ холдсон ч түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ. 2-р Коринт 5:9. Бид мөн хамын гэрэл дунд амьдарч эхлэхэд урд нь яавал би өөрийнхөө төлөө илүү сонирхолтой амьдрах вэ гэж асуудаг байсан асуулт. Яавал Бурхан дэлгэх баяр хөөргийг өгөх вэ гэсэн асуултаар солигддог. Бурхан энэ 21-р зуунд Ноа шиг Бурханыг баярлуулахын төлөө амьдардаг хүнийг хааж байна. Мөргөл өргөдөг амьдрал ухаадаг, энгийн даруй амьдралын арга барил юм. Бусад амьдралын бүх хэв маяг нь мунхаглал юм. Библиэд ингэж хэлдэг. Эзэн Тэнгэрээс хүний хөвгүүд рүү өнгийн харсан нь Эзэн Тэнгэрээс харсан нь ухаардаг Бурхныг эрен хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж гэж дуулал 14:2 дээр бичжээ. Бурхныг баярлуулахыг амьдралынхаа зорилго болгох уу? Ийм зорилгын төлөө мэрийн зүтгэж байгаа хүний төлөө Бурхан бүхнийг хийж өгнө. За ингээд 9 дэх өдрийн залбирал миний амьдралын зорилго бодож тунгая. Намайг Бурханд найдаж түшгэлэхэд Бурхан инээмсэглэдэг. Ишлэл чэйжлээ. Эзэн өөрөөс нь эмээгчийг энэрл хайранд нь найдагчдыг таалдаг. Дуулал 147:11. За тэгээд өөрөөсөө асууя. Надад юу хамгийн сайн болохыг Бурхан мэддэг учраас би амьдралынхаа ямар үед Бурханд хамгийн их түшгэлэх хэрэгтэй вэ? За ингээд 9 дэх өдрийн залбирлын 2-р хэсгийг ингээд уншлаа. Та өмнөх хэсгийг нь энэ өмнөх дугаараас өхөж үзээрэй. Ингээд биднийг дагаж Бурханд таалагдсан амьдарч аз жаргалтай байгаарай. Бурхны нэрээр таныг өрөөе. Амен.